За TVW бол ютубер үзэж байгаа та бүхэн яг энэ мөчийн мэндийг хүргэж байна. Зэвэрэ ток шоуны шинэхэн дугаарыг хэлж байна. За Rocket Bay-ийн хийсэн онц дүмд гээд хүүхэлдэйн гэмдэр болохоор бүдүүлэг яриа гэж яриадсэн тийм. Бүдүүлэг яриаслага гэх. Тэрэн шиг манай нэвтрүүлэгт их сонирхолтой зөчөө ордог, сонирхолтой сэдвээр ярьдаг учраас зарим хүндээс бүдүүлэг санагддаг гэж магадгүй. Тийм учраас манайха стресстгүй нэг олон стресс байхад битээ стресстэй гэж гойж байна. Тэгээ өнөөдрийн цаг агаар Зэвэрэ ток шоуны маань шинэхэн дугаарын хамгийн сонирхолтой зочноор би 2 сар гойж хагаад тэгээд их ажилтаа байсан. Тэгээд ялч орон нутгаар тоглолттой тоглолт ажил гээд завгүйс учраас өнөөдөр бас зав гаргаж ирсэнд нь их баяртай байгаа. Emoz production-ы жүжигчин Тэмүүж ирсэн байна. Тэгээд ирсэн баярлаа. За. Миний дуртай пицца, амтд сэрэн илүү, амт чанар нь илүү, сэтгэл ханамж илүү. Миний пицца, микс пицца 300-300-аас. Микс пицца. За сүүлийн үед бол их ажилтай, орон нутгаар тоглолттой ажилтай ах шиг үү. За сүүлийн сонин сагнаас хоёлаа гоё яриагаа эхлээд яриад эхлэе гэж. За сүүлийн сонь саган гэх юм бол тэгээд ажил ихтэй сая намрынхаа тоглолтыг дуусгаад хөдөөгөр одоо бас аймагуудаар явж тоглолтоо өргөөд за тэгээд бас 2-3 жил яригдсны үндсэн дээрээс бид нар сая Өвөр Монголд анх удаа очиж тоглолтоо хийсэн байгаа. Emoz хамтлагийг байгуулсан цагаас хойш Өвөр Монгол одоо тэнд байдаг маш олон хүмүүс бас санал тавиад тэгээ ерөөсөө очих тийм нөгөө тохироо бүрдэхгүй байж байгаа. Сая бас их сайхан ингээд тохироо бүрдээд тэгээ бид өхөө нэг Өвөр Монголынхаа үзэгчдэд анх удаа өөрсдөө уран бүтээл тоглолтыг хүргээд ирлээ. Тэгээ ирчээд одоо бол яг одоо ингээд шинэ жил болох гэж байна. Шинэ жилийнхаа ажлуудад орцсон одоо ингээд шинэ жил ер нь хамгийн ачаалттай сар бол 12 сар байдаг тийм. Тэр сар маань эхлэх гэж байж байна да. За одоо 12 сард бол мэдээж продакшнараа ажиллах бах ганцаараа ч гэсэн бас хуваараа хөтлөлт гээл ингээл ажиллах бах те. Тэгээд хоёулаа өндөр зэвэр нэвтрүүлэг бол ер нь бол яг уран бүтээл талаас биш яг хов хүн талаас ярилцдаг нэвтрүүлэг байгаа. Тэгээд хоёулаа бас өдрийн хоолоо идээд өдрийн хоолоо идээг бол бас хоёулаа гоё пицца идээд сайхан ярилцъя гэж би бодож байна. Тэгээд айлаас эцэг ихээс хэдүүлээ юм бэ? За эцэгхээсээ гуруулаа. Айлын том. Тэгээ доороо 2 дүүтэй. 2 дүү нэмэгтэй юу? Хоёул эрэхтэй. 3 эрэхтэй юм шүү те. За. Айлын том бол ер нь бол тэгэл хамаг ажлуудыг хийгээл энэ бол нэг бүх зүйлийг базж явдаг тийм хүмүүс байдаг шүү те. Өө тэг н одоо тэгэл нөгөө айлын том чинь 2 дүүгээ их зодох уу? Их зоддог байсан. Би ч одоо ахтыг зодож ирсэн болохоор томууд нь дандаа л бага зоддог гэж бодод байсан шүү дээ үгүй юу? яг доотлын дүүгээ бол нэг хаяа зодчдөг байсан юм аа. Нөгөө баг дүүгээ бол арай зоддог байсан тий. Зодохгүй. Арай нөгөө бас өөрөө бас арай том болсон бас очиртай болохоор хэлээл. Тэр үед нэг хайхтар зодох нь аашийн зүгээр. Буруу юм хийвэл тий. Хэлнэ. Үг мөгөнд орохгүй бол тий нэг хай нэг өшгөлөд авчих юм. Тийм хөл юм байна ш. Тэрнээс ш. Айхтар зодож юм дээр байхгүй те. Хайхтар зодч мэдээд байхгүй. 10 жилийн сургуулийн хаан төгссөн юм байна. 10 жил 23 дахь сургууль төгссөн. Сая бас манай 23 дахь сургуулийн 60 жилээ явуулаад бас тоглолттой. Чамаг ярьдаг өдөр тоглолттой гэдэг. Палс дээр бас нэг тоглолт болоод. Тэгээ бас соёл урлагийн сургуулийн маань Бас 60 жил. тэнхмийн бас жүжигчний нөгөө дээд мэрэгжилтэй жүжигчин бэлтгэж гисэн 60 жилээ гэдэг. Жүжигчний урлагийн тэнхмийн 60 жилээ болоод бас палс бас тоглолт болоо. Соёлын төвөргөний хөтөлбөрийн тоглолт энэ болоод. Соёл урлагийн сургуулийг хэдэн он төгсөж илээ? Нэлээд дээ шүү. 2007 онд төгссөн. 2007. Энэ жилиг 10 жилийнхнаа болж байгаа. 10 жилээ болж байгаа. Баахан л ой болсон. Харин тийм багал 60 жилээ ойд тогтсон. Сургуулийнх нь 60 жил, их сургуулийнх нь тэнхимийн 60 жил гээд өөрсдөө сургууль төгснөө 10 жил гээд. Ангийнхнаас бол мэдээж Бүүм таун хамтлагийн чинь нэг ангийнхан шүү дээ. Үгүй юу? Бүүм таун хамтлагаас манай Алдар Өтөр нэг анги. Нэг анги. Тий, манай Тамира Баяраа 2 манай доотлон курс. За дүүнэр юм шүү дээ. Тий, манай Ганаах бол бүр дээр төгссөн гэдэг. 2007 онд 2003 онд орж исэн байж шүү дээ. Соёл урлагийн сургууль. Тэгээд ер нь бол яг 2003 онд одоо бол соёл урлагийн сургууль гайгүй болцсон гэдэг юм байлээ. Ер нь бол нэг диктатур, нэг дээдлийн курсын хүндлэл бол байдаг байх. Гэхдээ нэг жоохон нэг үе үеийн дуудаад ингэчдэг ч юм уу. Нэг тиймэрхүү юм бол тэр үед байсан гэж би сонсдөө. Тэгээд хэр их байсан юм бэ тэр үед? Гэхдээ одоо сая нэг сүүлд бас ингээл янз бүрийн юм болоод хүмүүс одоо бүр айхтар юм бичээл энэ сургуульч одоо сүүлдээ сургууль юм уу? Одоо яадаг газар ингээл нэлийн боллоо шүү дээ. Тэгээ яг бидний үед бол мэдээж дээд курсээ хүндлэл бол байна. Тэгээд яг очиргүй амар одоо зодож нүдээд тах нь хайшаа тий. Тэгээд ягаад ч юм биднээс хоошоо тийм зүйл айгүй ихсэн юм шиг байгаа юм л да. Тэгээд мэдээж хаяа нэг
гүйд авах тохиолдол байдаг л байсан л та. Шалтгаан нь юу ах вэ? Гэхдээ одоо янз бүрийн шалтгаантай тэгэл тэр чинь өөрөөсөө одоо юу гэдэг 4-р курсынх нь ах эгч нар байж хахад 1-р курсынх нь тэгэл хажууд нь тамхит татчих юм уу тий. Таахалцаач гэдэг юм уу. Энэ сургуульд орж ирээд нэг хүүхдүүд тийм байдаг шүү дээ. Тийм үйлдэл дээр нь ч юм уу одоо буруу зүйл хийхтэн ч юм уу тий. Чи одоо ер нь нэг жоох ингээд задраад ашивч гэдэг юм уу. Тиймэрхүү юм бол мэдээж байна л да. Тэг янз янзын газараас янз янзын хүүхдүүд цуглараад орж ирнэ. Яг бусад сургууль шиг зөвхөн өөрөө хичээлээгээд яваад байвал одоо ингээд болчдөг тийм мэрэгжил биш л те. Өөрөө энэ урлаг гэдэг маань өөрөө цаг барих хэрэгтэй болно. Баг хамт олноор ажиллах хэрэгтэй болно. Бусдыгаа хүндлэх хэрэгтэй болно ч гэдэг юм ингээд маш олон зүйлээс хамаардаг. Олон хүний нэгдмэл зүйлэр байх хэрэгтэй учраас магадгүй анги хамт олон болохын тулд ч гэсэн те хоорондоо үл ойлголцлох аюу хамт олон байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Тийм юмнаас ингээд болоод нөгөө зарим нэг тийм хөндлөн улсууд байдаг шүү дээ. Яг үнийг хэлэхэд одоо манай сургуулах бол сумтай гэж ярьдیں۔ Одоо толгоонд аюу том юм сумтай гэж ярьдаг байхгүй. Аюу тийм сумтай хүүхдүүд орж ирнэ шүү дээ. Тэр чинь ингээд 1-р курст ингээд 30-40 хүүхд нэг анги болоод орно те зөвхөн нэг анги 2-3 курс байна. Тэр дунд юм том сумтай хүүхдүүд орж ирнэ шүү дээ. Одоо ангиараа инги тгийгээ шийдвэр төрүүлж чадах ганцаараа үгүй би ингэн. Үнэхээр хэлээд ойлгохгүй бол тэгэл гэдэг шиг те анги дотроо ч юм байна те. Зарим тэгэд курсийнх нь ч гэсэн хаяа энэ хацааныг гэдэг тийм хүн байдаг л байсан л та. Гэтэ дүүгээ хайрлж ч гэдэг юм уу те тийм хөл маягаар заримдаа дүүнрийгээ өсөд байж хат нүсэж гин үү хаяа нэг хоолунд аваад өчтдөг те. Бидний үед бол тийм л байсан. Маа дэд курсын хаяа нэг өсөө сургууль дээр хонживэл бүр гоё сэтгэлээсээ тэгээд гэрээсээ нөгөө самаанд хоолоо гэдээ ирдэг шүү дээ. Темка яасан сургууль дээр хонсон юм уу гэл өө хонсон гэд юмаа бэлдээд ингээд бид шинжэнгөө өглөө 6 болтол юмаа бэлдэж байгаа. Сайн 2 цаг унтаад одоо шалгалтанд орох гэж ингээл өсөж чинь айлах нэг хоол гэдэрсэн энэс идчихэд ормоор гэл. Тийм гоё юм халуун дулаан байсан байхгүй. Хайрлах үедээ хайрладаг. Магадгүй 1-р курсынх нэг хүүхд сургууль дээр нэг дөнгөж сургуульд орцсон. Тэгэл учраа мэдэхгүй явж байгаа. Хаяа нэг архитар суудсан сохтон хөлч юм уу те. Тэргээр бас том яриад явж ивэл чи яагаас хотоо явж гинэ гэдэг хаяа алгадах ч юм уу. Тийм зөв зүйл дээр нь те. Одоо буруу зүйл дээр нь зөв болж ингэж ханддаг. Тийм л асуудал байсан л да. Цэргийн алба пасна уу? Үгүй. Би цэрэгт яваг. Цэрэгт Гэтэ хаасан штэ. Мөнгөөр нь. Дүүцүүлэх гэдэг штэ. Тушаага. Хитэн үргээ хаад. Мэдхгүй би ч одоо нэг оюутан байхад ингээ нэг оюутан гэдгээр ингээл яг нөгөө цэргийн зарлан юугаа ингээл явж идэг те. Тэгж байгаа сүүлд их сургуулаад төгсөөд ажилд ороод. Тэгээ за одоо энийгээ чи нэг одоо эсвэл одоо ажиллахгүйгээр явчаад ирэхгүй юм шиггүй гээл тэгсэлтэй. 2 сая 3 саяар хаах уу? Хаж. Үгүй тэр үед чи нөгөө ингээд юу яасан л та нөгөө сургууль сурсан жилүүд насагддсан байлаа. Ингээд оюутан байсан жил. Тэгээ оюутан байж байгаа шууд болоод ингээд та нөгөө хүүхдтэй байсан ялах хүүхдтэй гэдгээр ингээд хасагдж байгаад бас нэг гайгүй нэг хэдэн 100 мянган төгрөг орчуулан хааж ирсэн. Улсад тушаагаад за ингээд цэргийн албаны дүүцүүлэхээр нь хаалаа гэж тэгж хаасан. 60 жилийн ой болж байгаа учраас нэлээд соёл урлагийн сургуулийг нэлээд удаа ярьчлаа. Тэгээд одоо л маш олон жүжигчид тэндээс төрж гарах бах. Тэгээд яалтчгүй бас их ачаалтай хичээл номод бэлддэг юм байлээ. Их шөнө оройгоор их ядаргаатай олон тэмцээн уралдаан ч болдго юм байна. Тэгээд манай нөгөө нэг найз охин ингээл тэнд сувь сурж байгаа л шүн болго ингээл юм бэлдээл хахад айгүй тэртэй нөгөө нэг харилцаа тогтдгоо. Хамт байх цаг хугацааг их алддаг юм байлээ л дээ. Тэгэхээр ер нь яг соёл урлагийн сургуульд сурж байхдаа маа нэг үзэгч бас асуугаад байсан. Анхны хайр нь одоо ямар бүсгүй байна гэх. Оюутан багт энэ бол үерхэлэн тэр бол байсан л баг. Байлгүй байх. Тэр нь амждаг үйл байсан баг та. Тэмцээн уралдаа их үүдэг байсан баг. Үгүй яг тэмцээн уралдаан хичээл ном ихтэй. Тэгээд ачаал ихтэй нөгөө бэлдэх юм ихтэй. Ингээд цаасан дээр юм авчиж явчих. Эртний зэх хийх хэрэгтэй болно. Тайзан дээр сургууль хийх хэрэгтэй болно. 1-р курст орохоос ахвалаад тасгал хөдөлгөөн орохоос ахвалаад нөгөө бүх юм ингээд биеэрээ нөгөөхөө хийх хэрэгтэй болно. Одоо тархиараа ажиллуулж үг текстээ суулгах хэрэгтэй болно ч гэдэг юм уу. Сэтгэн бодох хэрэгтэй болно. Анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болно гэдэг аюул олон зүйлийн хичээл заана. Тэгээ тэрэндээ ингээд анхаарад юу гэдэг ингээд нэг охин охинтой ус өргөх гээл үзэн штэ тий. Таалагдсан охин охинтойгоо одоо бүр өөр сургуулийн ч гэдэг юм өөр газар танилцсан цуслан мослонд хамт явж исэн ч гэдэг юм уу. Тэгээ ингээд танилцаад үерхий барийг л нөгөө охин маань ч гэсэн зөвшөөрөөл тэгээ уулзах цаг нэг ховор. Соёс дээр нөгөө эрфти зэма хийсээр бол орой 8-10 гээл таарна тий. Тэгэл гэрт нь очих гэхээр оройд чинь тэр үед чинь автобус унааны мөнгө авахгүй алхаад очих хэцүү. Хамт хонжлохгүй. Өвөл мөвөл хэцүү тий. Тэгээд ингээл тийм тохиолдол байна л да. Тэгээд яхав тэгэл нэгэнт энэ мэрэгжил нөгөө дурлаад орсон болохоор нөгөө тэндээ ингээд хам юм хорогдоод нөгөө охин лугаа очиж чадахгүй ч гэдэг юм. Тийм тохиолдол зөндөл байсан. Тэгэл зөндөөс алсан. Тэгэл охтууд гомдоогоол тий. Нааг одоо тоосонгүй хичээл ном гээл ингээл явлаа. Ер нь тэр чи яг үнэн ч юм уу гэл. Зөвхөн найз охин ч биш ээж аав гэрийнхэн ч гэсэн тэгж
харддаг тий. Чи юу яг урлагийн сургууль сураад байна уу? Яагаад ингэж их оройтд юм бэ? Наа чи юу яадаг сургууль болоод ингэж идэв. Үнэхээр очиод шалгалтын ажлыг үзээд бэлтгэлийн нэг өдөртөө танилцсан хүмүүстэй ойлгодог л тоо. Манай 10 жилийн найз нар нэг удаа над дээр нэг эргэж ирсэн. МК юу эргэж суйстай юм шиг. нааг нэг эргэж ирэхгүй юу? Би ч суйс нэг бараг сар гарan суйсаасаа холдоогүй. Гарууд ойрхон тэр авирхан ганц дор чаалт идчихэд ер нь тэндээ нэг бүгсэн баяртай юмаа бэлдээд ингээ байжсэн. Тэрнээс сар болсон баха суйс дээр. Тэгсэн маа 10 жилийн ангийнхны эргэж ирсэн. Тортой хоол цаймаа ус ундаа барьцсан манай ангийнхан дээр. Тэгээ эргэж ирээд энэ юу н яага биднээс холбоо тасарч байгаад нэг эргэж ирээд ангид орж ирээд тэгээ нэг 2 цаг ч үлээ бидний бэлтгэлийг үзээд тэр коридор мордороор яв сонирхоод нөгөө дүлцээг тийм сонио ингээд зоо паркт явж байгаа шиг яваад байгаа хөө манаас зоо паркт явж байгаа юм шиг ингээд тэнд ч нэг хүүхд орилж хашгаал энд ч нэг 2 хүүхд сэлмэр байл да тий тэнд нэг хүүхд ганцаараа толон дараал юм яриад орилж хашгаал солиороо тий тэгвэл энд 2 хүүхд гадаас гээд гүйж орж ирэл зодтолтой тий юу болов гэдэг юм юмаа бэлдээл байгаа байхгүй тайсны хөдөлгөөнөө тий тайсны хөдөлгөөнөө бэлдээ тэнд 2 нь шпагаар байлдаад нэг нь энд үхээд нэг нь тэнд мондоогоо уншаал тий ингээд нөгөө бүгд ингээд юм ааж манай 10 жилийн ангийнхан гайхаад нэрэл танаас сургууль галзуу хэмлэг шиг юм байна шүү. Тэгээ манай яг театр уулын сургууль руу ингээд оронгууд тийм байдаг байхгүй. Дээшээ 2 дахь хулгай оронгууд хөгжмийнхэн тий. Тэнд ч яот ч дуурал, энд ч мориор дуурал, тэнд ч тийм бүгд өөр ая тоглоо тий. Тэгсэн мөртлөө өөр өөртөө тоглож байгаа аяг бүгд өөр өөртөөгөө сонсоод байгаа байхгүй. Манайс коридор руу нөхөр бүх хөгжим зэрэг сонсогдоод тий. Айгу тийм яг гадны хүнд бол их жоохон стресстэй харагдахаар тий. Яг гэхдээ дотор нь байдаг хүмүүс бол тэндээ дасцсан байдаг баг. Тэгээд ангийн дарга байсан гэсэн ээ. Тэ ангийн дарга. Ангийн дарга байсан. Ер нь бол ангийн дарга чинь бүгдийг бааздаг нэг жоохон хинхиг талдаа тий. Ийм хүмүүс байдаг штэ. Ер нь бол хэр хинхиг байсан бэ. Энэ залуучууд энэ яг ангид ч гэсэн яг эр хүнийг олон 30 40 хүүхд дундаас их олон эрэгтэй хүүхд байдаг байсан баг тий. Тэгэл тийм дундаас чинь бас нэг жоохон ийм хүүхдүүд нь жоохон базах талдаа байдаг баг. Үнэхээр ингэж баздаг байсан. Ангийнхаа хүүхдүүд. Ер нь хоорондоо ааштай л гэдэг. Яг хоорондоо ааштай. Яг ер нь хоорондоо нэг айхтар зодолтож мүдэлдээд тахна ашээ. Нэг анги болсон юм чинь бас би нэг аяга хайрлна л та. Тэгээд яг нэгдүгээр курст байхад л одоо ангийн дарга бол гэж болгож ирсэн. Тухайд багш магш ингээл томлол. За чи нэг ангийн дарга бол журнал мураалаа хариуцаал. Ангийнхаа фондны мөнгөийг цуглуулаад. Тэгсэн нэг 2 сар илүүдээ болол байжсэн. Ангийн фондны мөнгө яг юунд зарцуулаад байна гэх. Тэгээ бөө юм болсон. Тэгэхээр би заас бид бол ангийн дарга хийхэ болий. Тэгсэн за тэгвэл ангийн дарга юм болох юм. Манай анхаа болсон. Тэгээ анхаа болоод анхаа нэг сар ангийн дарга хийсэн баха. Тэгээ сүүлдээ ангийнхан маань бүгдээрээ надаас гуйсал та. За тиймко чи игээд ангийн дарга хийчих. Багш. Анхаа уушлаараа найз. Анхаа жөрөө нэг ярьдیں۔ Нэг сар анхаа ангийн дарга болсон. Тэгээ анхаа өөрөө тэр сард өөрөө хичээлд айгу ховорхон ирээд. Тэгээ нөгөө фондны мөнгө төр бүр хаашаа юунд зарцуулагдж байгаа мэддэгтэй байлаа. Ховын данслаад явсан ба. Гэхдээ тэр ховч биш нөгөө анхаад нөгөө сүулдэ нөгөө дүл нийллийг бариад хураалгадаг ч юм уу те. Манай хүн ч тэр мөнгө төрөн дээр бол айхтар л та. Тэгээ нэгээ сүулдэ анги жоох ингээд нэг талын нэг болоо тараад ингээд ерөнхийдөө нэг базагдаж өгөхгүй. Гоё анги хамт олно гэсэн юу байхгүй. Тэгээ анхаа өөрөө ч сүулдэ гойсэл та. За миний найз өөрөө анги дарах. Ангаараа сүулдэггүй би хийхгүй. Та нар уусаа намайг би өөрөө одоо ингэ бараг зүгээр ингэ явж явах надад илүү зүгээр байна. Сүлд өөнд ородгүй. Гүй та нар өөртөө гэсэн чинь анхаа тэргүүтээ ангийнхан мам гоогаад одоо манай алтар малтар бүгдээрээ тэгээ хэдүүлээ ингэ гоё анги хамт олон болохын тулд яг л нэг хүн ингэ яах хэрэгтэй байна мэн. Тухайн үед чи яг нөө шинэ оюутнууд аюу гоё бүх юм шинээрээ. Тэгэл за эргээд найз ангийн дарга хийгээ. Тэгээ төгсөн ангийн дарга хийсэн. Тэгээ ягаад чи манай ангийнхан угаасаа нэг ингэ бас дунд нь ч гэдэм ангийн дарга солио молиг гээвүлдээ зүгээр тэгэл за тамхиад ангийн дарга юм байна гэл тэр өглөө жишөөрөл тэгээд хамгийн гол нь үгэнд аягүй гоё ордог манай ангийн коллективтэй байж чаддаг бүгд аягүй гоё би нэгэ хүндэлдэг мөнгө цуглуулж яхан госгоо гүү штэ мөнгө цуглуулна тийм байгаагүй ба айгүй би ч өөрөө тийм хинхэг гэдэг одоо түрүү хэлсэн байсан баг тийм фондны мөнгнөөс хусахгүй штэ хусгаа өрөх юм бол өөртөө мөнгө авал пимээ авал уу штэ архив авал өөртөө мөнгөөр фондны мөнгө рүү яаж шоож исэн тийш хурууд өрөхгүй. Тэр мөнгийг тусад нь байлган тэргээр бид нар шалгалтынхаа ажлын үеэр ингэн тэгэн те бүх юм төлөвлөгөөтэй. Тэр мөнгөний юун зарцуулж байгааг 1-200 төгрөгийн хүртэл бичдэг. Тэрэн дээр би ч бас ангийнхаа хүүхдүүдэд танилцуулдаг ингээд
тийм байсан байхгүй. Хусгаа уруулдаг гэдэг чинь өөрсдөө мөнгө авсан шүү дээ. Соёл урлагийн сургуулийн Boom Town гэдэг хамтлаг гарсан. Тэгээд дуулна, бүжгэлдэг залуучууд тэгэл тэр үед бас ахтуудыг ингээл шууруулаад их гой залуучууд өстэй. Тэгээд Boom Town хамтлагийг яагаад болцсон юм бэ? Одоо энийг одоо яг үнэ хэлэхэд айгүй олон жил ярьж штэ. Бүгдээрээ бид нар жүжигчний мэрэгчлэр соёл урлагийн сургуулийн жүжиглэх урлаг гэдэг чиглэлээр суралцж исэн оюутнууд. Ахлагч нь Гаавчрах. тий. Манай ганаах чинь анх маань бид нар дээр ирээд бүжиг заадаг. Өсгөн дотор тоо зохиж явна гэдэг шиг баахан залуучууд нэг гөгшин яваад харж байгаа сонир харагддаг. Ер нь бол тий тухайн үед бид нар чинь Яагаад тэгж байгаас? 18 өстэй 20 та хүүхдүүдчтэй их сургууль дөнгөж орцсон. Тэгэхэд ганаа ах маань ч гэсэн бас тэр чинь залуухан байсан. Одоогоос 10 хэдэн жилийн өмнө. Тэднээс ах шүү дээ. Нилээ ах шүү дээ. Тэгээ нилээ ах та. Тэгээ яг ганаа ах маань өөрөө үндсэндээ бол анх энэ хамтлагийг үүсгэн байгуулсан л та. Хөөрхөн дүүнэрийн дунд бүжиг дэглээд за тэгээд ингээд эхлээ бид нар чинь салхи хамтлагийн ард за тэгээд сүнс хамтлагийн ард одоо Айстоп, Lumino 3 охин одоо тухайн үед одоо энэ Минжинсор, Номон те Бүгдийн ард бүжиг. бүгднгийн ард бид нар ингээд тийм одоо хамтлагуудын ард бүжгэлдэг байсан байхгүй. Тэгээд ганаах бүжгийн тавьдаг. Бид нар ингээд бүжгэлдэг. Оюутнууд тэгээд бүжиглээ бид нар ч мөнгө авчна. Өөрсдөө хоолчна. Зарим тоглолт Монголд ороод мөнгө авчна. Тэргээр өөрсдөө хувцалчна. Бас нэг ажил хийгээд байгаа байхгүй чинь. Тэгээ нөгөө ажил хийгээд юм аваад хажуугаар хичээлээгээ яваад байгаа. Хичээлийн дандаа бус цагаар тэр нөгөө тоглолт Монголын бэлтгэл явчихдаг болохоор их зүгээр байгаа байхгүй. Тэгэж явж байгаад салхи хамтлагийн тоглолтын бэлтгэлийн үеэр бид нар ингээд салхи хамтлагийнхаа ингээд микрофон хамгийн орхиод ингээд цаг маг завсарлаа 2 цаг маг завсарлаа явцсаагаар бид нар бүгд минь асааж байгаа. Бүгд дууныхан манаграм дээр дуу муугаа ингээд дуу мууг дагаж дуурайл дуулдаг гэсэн байхгүй. Тэгсэн нэг өдөр бидний сонсчоо та нар ер нь дуулаач. Бас зүгээр л юм биш үү хөөрхөн дуулж чаар л юм биш үү. Тэгээ бид нар сүнс хамтлагийн лавгаах дээр очиод ганаах ч гэсэн хэдүүлээ ер нь дуулаад үзье. Айгуу сонио хамтлаг байгуулъя. Гоё ингээд үглээд дуулаад бүжгэлдэг юм хамтлаг байгуулъя гэдэг. Тэгээ яг цэвэр бид нар ганаахын удирдлагын дор лавгаах дээр очиод анх Эрдэнэ заахтай хамтраад нэг бүжгийн клип дундуур нэг жохон дуу муутай нэг тийм клип. Хэдэн онд юм бэ? Тэр чи одоо 2005 онд юм уу та. Тэр үед нөө эрэгтэй хамтлагийн ховор байсан учраас бас хүмүүс их үзсэн баг те. Одоо яг Boom Town хамтлаг одоо гарсан бол хүн үзэхгүй талдаа байх уу? Юу яаж бодож байна? Яг одоо Boom Town хамтлаг байсан бол мэдээч тухайн үеийнхээс шал өөр юм шүү дээ. Өөр Одоо үеийн тааруулж шүү дээ. Тухайн үед бас 12 жил өмнө юм шүү дээ. тий яг л нэг тиймэрхүү уур амьсгалтай байсан. Тухайн үеийн тэр клип юмнууд тиймэрхүү л байсан. Одоо тухайн үеийн клип хийдэг камер ямар байлаа тий яг л тэргээр нь л бид нар ингээл яваал хамгийн анхны манай клипийг заяа шээстүүд даваахаа телевиз даваахаа хийж өгчсэн. Тэгээ яг бид нар ер нь нэг дуулаад үзье. Жохо явъя. Бас оюутан цагийн хүсэл мөрөөдөл биелүүлээ. Гой дуулаа нэг цомог гаргая. Нэг цомог гаргасан. Цомгоо бид нар хай-фаяар зарж үтсэн. Зарагддаг юм байлээ. Тэр нээлт хийлгсэн. За мэдгүй нэг 2700 CD хийлгүүлсэн тэгэл байхгүй шүү дээ одоо. Туссан. Тий. Тухайн үед тэгэл тэгээ өөрсдөө бид нар нэг 10 нэг чулуу авч үлдээл хүмүүст бэлэглэе гээл тий. Тэгэл ойр дотныхондоо бэлэглээл. Одоо эргээд үсгэд бид нар магадгүй одоо ингээд өнөөдөр би 3 хүүхдийн аав тий 30 гарцсан залуугийн хувьд ингээд бодохоор 20 та залуучууд хөөрхөн цомог гаргаад тухайн үед бас 6 борлуулсан клип хийгээд бүгдийг зарцсан. Тэгээ нэг энэ одоо ингээд сэдвийн хавлашгийг харж байхаар гой санагддаг байхгүй. Тэгээ хамгийн гол нь тэр бол юу гэдэг бидний туйлын зорилго байгаагүй маа. Зүгээр оюут насны хүсэл мөрөөдөл байсан тийм. Хүсэл мөрөөдлийнхөө шүү тий. Тий ингээд хальт биелүүлээд одоо тэгээ бид нар бүгдээрээ мэрэгжлэр ажиллаа хийж байна. Хоорондоо холбоо тасарчаагүй байна. Fantastic Production гэдэг маа Тамира Баяраа хоёр маань Fantastic Production гэж явж байна. Алтар маань Mask Production-д ажиллаж байгаад одоо бас Fantastic гэдэг кино мэнэ гэдэг ингээд явж байна. За миний хувьд Emots Production гэдэг ажиллаж байна. Тэгээ хажуугаар нь бид нар байнга л хоорондоо уулзалт нь ярьж хөөрнө. Тэрээс хоорондоо одоо муудаа салж ирсэн юмэрсээ баг. Ганаа ах маань ихэд одоо Fantastic Production дээр ч очоод зөвлөгөө өгөөд ажиллаж байна. Манаа дээр ч ирээд найруулга хийгээд бүжиг тавилт хийгээд надад холбоотой л байт юм ингээд тэр холбоотой л байгаа. Хүмүүс ингээд танаа хамтлаг ягаад тарцсан марцсан гэдэг байгаа. Яг нь уран бүтээл хийх болохоор. Тий хийх болохоор л гэж байгаа. Одоо X2 Production хэдэн онд орж исэн бэ? X2 Production бас оюутан бахта ерөнхийдөө ард нь тэгэл бүжгэлж барайл явж исэн л та. Яг албан ёсоор бол 2007 онд сургууль төгсдөг жил оноах маань санал тавиад орж исэн. Хэдэн жил ард яв? Хэдэн жил ер нь болж байгаа нэг гүйж гаж ирчээ буцаад ордог байсан бэ? Mask Production бас нэг байлуу. Mask-ийн хамгийн анхны тоглолтод Mask Production гэдээ байгуулагдаад өнгө тэнэдээс салаад хамгийн анхны тоглолтод нь Boom Town-аараа бид нар тэр чигээр орж исэн. Энэ тийм баг шиг гэсэн дээ. Тэгэхдээ бид нар бүжиг номер юм юмд нь оролцоод ингээд ажиллаж исэн та. Тийм баг. Тэгээд ер нь хэр удаан энэ бол дадлага хийдэг их олон жил бараг 2 3 жил бол багтаа ордог л гэж тийм байлээ. Тэгээд хэр удаан ард явсан бэ? Ер нь тэгэл
явсан шүү. Оюутан байхдаа хамгийн эхлээд очоод бүжиглээд ерөөс эхлээд төгсгөл дээр нь л бүжиглдэг байсан. Эхлээд хамгийн эхлэлд ингээл дуулаад бүжиглдэг шүү. Тэгтэн гарчиж бүжиглчихэл тэгээд бус дээр тайзны ард байж байгаа л тайз мэзийн засаал харанхуулахаар ширээ сандлын гаргаж тавиал. Тэгэл дараа нь төгсгөл дээр нь гарчиж бүжиглээд хөшиг хаагаал дуусаал. Тэгэл бас хажуугаар нь ах мах нарт туслаад хувцснараа солихт хувцсны өмсүүлцээл хувцсны бэлдэж өгч мөгөөл ингээл те. Тэгэж ингэж явж байгаа л сүүлд цугуулаад төгсгийнхөө өмнө гэхдээ би нэг азтай нэг тэр жилийн тоглолтын дээр одноо игч аглаа ах онаах энэ төр маань. За чи нэг амбигийн хөөхт болоод нэг дуулаад бүжиглээд нэг номерт орчих гэд. Тэгээд тэр нэг авилгал гэдэг номер байт юм да нэг. Амби ах миний ээж болоод би нэг жигсэн бүжиглээд амби ах нэг гэдэг аим шүтцсэн байдаг шүү. Тэгээд тэр талигч амби ахтайгаа нэг ээж хүү болоод тоглож ирсэн. Тэр яг үед оюутан байсан. Тэгэхэд анх удаа номерт гараад үг юм хэлээд нэг микрофон дээр очиад ээж та яагаад байгаа юм бэ гэж үг юм хэлээл. Тэгэл анх яасан. Тэрний дараа тэгэл төгсөөл нэг жижиг сажиг юмд ингээл гүүгээл бүжиглээл байрал ингэж. Тэгээд энэ бол ямар нэг юм ингээд дадгажаал хахаар ингээд сайжраал гэдэг те. Энэ бол ингээд улам мундаг болоо л гэдэг те. Тийм улсуудын хажууд бид нар байж ижил юм суралцж байгаа ойлгож байгаа. Одоо яг X2 production яг ингээд хөлөө болол ингээд бүх номеруудыг гардаг болцсон ингээд ярьдаг болцсон ингэж байж хагаад хэдэн онд Demos production-аас X2-с гарлаа. Одоо 4 жилийн өмнө. 4 жилийн өмнө те. Тэгээд шалтгаан за одоо яг өмнөд бид нар бол чадах юм байна те. Бүх юм мэдээд авчлаа. Нэг жоохон тиймэрхүү юм байд юм шиг байна. Одоо тоогооч гэж бодоход дусах тоогооч нь байжгаад ахлах тоогооч байгаа дагаж явж хагаад за би өөрөө нэг өөр газар тоогооч ахлах тоогооч хийчихээ гэл явдагтай адилхан ер нь бол танаас тэгж гарсан уу? Эсвэл зөвөр магадгүй нэг жоохон тиймэрхүү зүйл байсан учраас таарахгүй байсан учраас гарсан юм уу? Гэхдээ тийм таарахгүй марахгүй юм ерөөсөө байхгүй. Одоо ч гэсэн манай тоглолтыг оноох одноогч маань үзээд зөвлөгөө өгөөд мэдүү тэрэн дээр ингэм гэх те. Одоо ч бид нар ах дүүнэр ихч дүүнэр яалчгүй нэг X түцээс улбаалаад гарсан юм болохоор ингээд цаанаа ингээд сэтгэлийн мухарт X түц хамтлаг маань хамгийн түрүүнд байдаг байхгүй. Тэгээд юу тухайд яг зөвөр бид нар бас юу асал та шудраг хэлэхэд эдийн засаг тий мөнгө дээрээс нь яг залуучууд ингээд юу гэдэг хэвтүүлээ нэг өөрсдөө гэсэн гоё нэг юм хамтлаг байгуулж үзье. Тэр хамтлаг маань болох нь болохгүй бол хэвтүүлээ тий буцаад л хүрээд ирээ. Өөрсдөө гэсэн нэг юм завтай болоо тэрнтэйг нэг хэр хол явах гээд үзье л та. Өөрсдөө яг тий зөвхөн сэлүүрч хийх биш. Буцаад ирэхэд авах байсан уу? Сонгоцсон аав шүү дээ. Авах уу? Аав. Манай X төц бол өмнө ч гэсэн буцаад очиж исэн түүх зөндөө байгаа өөр хүмүүсийн. Гарлаа гэж явж исэн буцаад очиж исэн түүх зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү байдлаар зүгээр яг одоо төөтөө ах наран солонго манай одоо хамтлагийн тоон мастер Бат Эрдэнэ бид дөрөв яриад за дөрвөлээ яг гараа тэ. Тэрний өмнө ч гэсэн Бата гараад яг мөрөөдлийн театрт орсон байсан. Тэгээд хэдүүлээ яг өөрсдөө гэсэн нэг хамтлаг байгуулад үзье. Хэр явах нь үзье л да яа тий. Өөрсдөө ингээд нэг юм удирдаад явж үзье гэдэг. Тэгээд ах нартаа ч гэсэн хэлсэн ихчнэр ах нар дэмжсэн. Та хэд маань ингээд хамгийн гол нь тий X түзээс төрөн гарсан хамтлаг чанартай уран бүтээл хийх хэрэгтэй шүү. Манайх бол мэрэгжлийн байгууллага гэдэг үгээр санаж байгаа хэрэгтэй. Баярлалаа ах ихчнэраа гэдэг өөлөлдөө тэрвэрлдээд гарч ирсэн. Тэгэл хамтлагаа байгуулад ингээд явсан. Дээрээс нь яг өөрсдөө бас илүү өөрсдөө нуруунд дээр ачаа өөрий тий. Тэгээ ер нь бидний мэрэгжил чи юм штэ нэг юм ахаа ихчээ гэдэг айгуу тийм хүндлэл сайтай. Бид нар дээд үе айгуу сайн хүндэлж дээд үеэсээ маш сайн суралцж ийж өөрсдөө дараагийн үедээ бас магадгүй юм сурах байх л та. Тэрнээс одооний бас нэг зарим нэг нөгөө миний хэлдэг нөгөө сумтай нөхдөд би бол одоо чийл гин мэн гээл бас зарим хүмүүс байгаа штэ тий. Би бол одоо дээшээ мэшээ хамаагүй чийл гин гээл тий. Бүгд одоо чийл гээл яваад ах хэрэгтэй ш тий бүх хүнийг. Тэргүүрээ тий. Эжба Рамада зочлог буудлын 17 дахь хүртэл. Миний дуртай пицца амтд сэрэн илүү амт чанар нь илүү сэтгэл ханамж илүү миний пицца микс пицца 300-300-аас микс пицца X2 Productions гараа явж байхад Demos Production бүрэлдэхүүн жоохон хүмүүсийн үзэгчдийн хандлагаар жоохон муу байна гэж харж ирсэн байхгүй. Мөрөөдлийн театр бол те жижигч Эрхмээ Бата Алтан шагаа гэдэг ингээ гарч яхад за эднийх ч бас алхан дээ гэж тэгжсэн. Тэгэл магадгүй үзэгчид нэг тэгж айхтар хүлээж аваагүй. Тэгээд Demos Production-ы бүрэлдэхүүн жижигчин Тэмүүжин Наран Солонго Төөтөө гэдэг ингээ гарсан чинь эдний бүрэлдэхүүн ямар муу байна эдэр чадахгүй байхаа гэж хүмүүс ярьж ирсэн баг. Яг тэр үед. Тэгсэн чинь эмоц ингээд мөрөөдлийн театраас илүү гараа яваад хий.
Тэгээд одоо бол эмоцийн тоглолтууд илүү их амжилттай явж байгаа. Мөрөөдлийн театраас илүү явж байгаа гэж бодож байгаа би. Зөв үү? Тэг яг наач чиний л бодлоо. Тэр юу гэж бодож байна? Гэтэ яг адилхан Одоо яг баг зэрэгж яг мөрөөдөл манахаас хамаагүй түрүүнд л те. Шагаа Эрхмээ хоёр маань мөрөөдлийн театрыг хамгийн түрүүнд байгуулад одоо жүжиг мүжиг хийгээд хоёулаа драмаас гараад тэгээ миний нууц хүмүүгээд амжилттай жүжигүүд хийгээл ингээл явж ирсэн. Бид нар нэлээд хойно гарсан л та. Зүгээр бид ингээд X үзээс гараад за эмоцгээ байгуулад тэгээ явж байхдаа Баатар бахта хамгийн түрүүнд санал тавьсан. Яг тэр Баатар бах маань бас X үзсэн бүтээгдэхүүн. Баатар бах маань бас өмнө нь комеди арт март гэж байгаа тэгээ болцсон байсан учраас Баатар баха за хэдүүлээ нийлээ те. Эмоцтой ажиллаач. Бас нэг тийм ах хүний уг бидэрт хэрэгтэй гэдэг. Тэгээ Баатар бахыг аваад хамгийн гол нь бид бүхний арт талд бас уран бүтээлийн маань найруулга, тавилт бүх юм дээр ганаах маань ажиллаж ирсэн. Гаавчрах. Тэгээ ганаах маань байсан. Тэгээ найдан төрж найруулагч маань байсан. Найдан төрж найруулагч маань бидний ихний хэдэн тоглолтуудыг бүгдийг найруулж өгсөн. За миний хүүхдүүд одоо та нар надгүй найруулдаг боллоо. Одоо өөрсдөө юм хийцгээе. Одоо бол тгийгээ сууж идэг. Тэгээ бид нар чи яг үнэхээр ингээд тийм бас ингээд юмны яг түрүүнд гарахгүй ч гэсэн ард байдаг тийм ундаг усуудын хүчээр багш нар маань ирээд үзээ зөвлөгөө өгнө. Онаах маань хэдэл маань тоглолт болгоныг үзнэ. Одноо очиж гисэн зөвлөгөө өгнө. Тийм юмнуудаас ингээд бас бид уран бүтээлийн чанарт бас нөлөөлдөг болов гэж би бол одоо бодд тийм л та. Тэрнээс одоо юу гэдэг аль нэг хамтлагтай ингээд дээш доош нь ингэж бол би бол хэлэх дургу. Бүгд л тухайн тоглолт янз бүрийн тий нэг удаагийн тоглолт одоо сайн болох тохиолдол байна. Заримдаа нэг удаагийн тоглолт жоохон тааруухан тий энэ удаагийн тоглолт үзэгч гэсэн. Танай энэ удаагийн тоглолт нэг жоохон тиймэрхүү шүү. Тэр нь хандлагын тал харж байгаа шүү дээ үзэгчдийн хандлагыг бол. Тий яг бид нар хамгийн гол нь үзэгчдийн сэтгэл ханамжийг 100% байлгахын төлөө л ажиллаж байгаа. Харин би сонсдог байхгүй. Тэгэхээр маск гоё байна, эмоц гоё байна гэж тэгдэг баг. Тэгээд яг одоо ингээд би сүүлд шинэ үе продакшны найзууд төслийн хошин шогийг үзлээ. Хошин шоу урлаг тоглолтыг үзсэн. Тэгээд нөгөө нэг эмоц дээр би тийм юм байдаг үгүй сайн мэдэхгүй. Одоо бүсгүүчүүд нь гарч ирээл гэдэг нэг юм амар хит жүжиглэлттэй байдаг дээр одоо зүгээр зарим хүмүүс ингээд сууж идэг юм байл л дээ. Тэгээд яг энэ тал дээр ер нь юу гэж боддог ингээд бүсгүүчүүдийн нэг хитрхи ингээд нэг юм сексиг тоглох гэж байгаа юм шиг хитрхи ингээд янаг болох гэж байгаа юм шиг тийм юм амар их надад харагдаад байгаа. Яг эмоц дээр юм тийм байд юм. аль нэг хамтлагтай зөвлөхөөс илүү хошин урлаг гэдэг бол өөрөө бас нийгэмд байгаа зүйлийг ячтойгоор шүүмжлэх хэлж байгаа юм л да. Яг л нийгэмд байгаа охтуудыг хийж байгаа байхгүй. Бас миний бодлоор жоохон өмөрхөд те. Үнэхээр л одоо доктор тийм байгаа байхгүй. Л гэдэг байгаа байхгүй. Гаднаасаа юу? Тийм гаднаасаа те. Тэгээ бид нар одоо сая сүүлдээсэн тоглолтын дээр бол миний нэг номерын төгсгөл хэлж байгаа. Ээж маань надад хэлтий эмэгтэй хүний гоо сайхан гаднаасаа биш дотроосоо байдаг юм шүү минийхөө гэсэн. Арай тэр нь юм болов гэд би нэг охинтой ингээд болцож байгаа номер дээр тэгж хэлдэг байхгүй. Тэгэхээр яг тэр маань юу гэсэн үг гэхээр одоо өнөөдөр эмэгтэй хүний дотоод гоо сайхан гэдэг зүйлийг хүмүүс өнөөдөр харгуулж харахгүй те. Өнөөдөр яг залуучууд тийм л байгаа шүү дээ. Чи ч гэсэн хоёлаа ч гэсэн ингээд годомжид явж идэл дотроо маш сайхан гоо үзэсгэлэнтэй бүсгүй хүн байхыг үгүйсэхгүй мөртлөө бид нар гаднаас нараад дүгнэлт тэгээ явж байгаа. Энийг бас бид нар нийгэмд хэлж өгч байгаа юм л юм баг л та. Зөв бусад хамтлагуудын яаж ямар арга барилаар тоглож байгааг би тэгж яг энэ тэгж тоглох ёстой гэдэг шүүмжлэх ёстой хүн бол би биш. Та нар тийм юм байдгүй. Ер нь жоохон тийм. Манай хамтлаг төр тийм секси юм хийх үе байна л та. Ингээл тийм. Жүжигч Арук кентер нэг тэгээд идэх те. Тий одоо нэг тиймэрхүү хийш дээ. Гэл видео одоо тэгээд харахаар санаа тиймэрхүү үзэж чаддаг болгож тэгээд яг тийм их жоо их юм шиг надад санагдаад байна. Тэгээд одоо 3 хүүхдийн аав сайхан гэр бүл үлгэр дуурайл болдог, сошиал медиад бас их идэвхтэй, сүүлд нэг найзуудтайгаа уулзах гад айгүй их хичээсэн зургийг би харахгүй юу. Тэгээд тэр бас их олон хүмүүс төрсөн баг. Тэгээд ер нь бол хоёр жүжигчин хамт нэг гэр бүл болоод явж хахад бас их дэвчээртэй байх шаардлагатай байдаг байх л та. Тэгээд тэрийг бол одоо хүн болго мэдчихэж байгаа байх. Би энд итгэдэг те. Тэгээд ер нь бол гадуур найз нөхдөйгөө уулзах, нэг үе үеийнх нэг пивуух ч юм уу эсвэл нэг гадуур гарахад нэлээд тийм зовлонтой гардаг юм уу? Хүүхдээ аваад яг гэр орнаас яваад зовч нэг орой гардаг юм уу? Тэргээс л ойлгоод байна шүү дээ. Яг ер нь юу л та. Тэр аяга хөөрхөн зөрөг байсан шүү дээ. Тий яг аяга гоё юм бил. Харахад аяга гоё хөгжилтэй хөөрхөн. Ер нь бол яг айхтар зовхон хаашийн тий. Зүгээр тухайн үед яг үнэлээд бас би гэсэн байхгүй. Харин өнөөрөө манай 10 жилийн хуваалцсан гинэ гэсэн байхгүй. Тэгсэн чи гол нь яг тэрний өмнө би ягаад ч тэр өдөр амралтын өдөр байсан. Би төө нөгөө юм
хөрөдсөн юм өхрийн хавиргадаг штэ нэг солих солмол хийгээд тийм хавирга нөгөө хүнснээс цаас авцсан байсан. Тэгээ тэрийг гоё тукоконд шарыг хажууд нь гоё ногоо могоо ингээ шарч. Нэр өнөөдөр хайрна гоё өхрийн харга шарна. Ингээ нөгөө тэргээр гоё хоол хийгээд таарчихгүй юу? Аа. Тэгээ хоол хийснийхаа араас өнөөдөр гэртээ нэг хэдүүлээд жоо цэвэрлэгээ хийчихэл та. Тэр цэвэрлэгээ хийчихгүй юу? Орой дотор оройгаа твэлсэн гарах гэдэг байхгүй. Орой гарна за орой гарна. Гэртээ жоохот гэр орноос ирж хоол мол хийгээл те. Төвкокноос хоолоо гаргаад ингээд тэгсэн чи хажууд ингээ зураг мураг аваад гэртээ ямартыг гоё өнгөрлөө ирж байгаа. Тэгээ байж хат би хэлчихгүй. Орой 10 жилийнхаа уулзъя гэсэн шүү гэсэн чи ямар байлээ. Тэгээд түрүүнээс өглөө босчоод гэр орноо цэвэрлээд хоол унд гээд ингээд хэлсэн байж тийг. Юу ярьж байгаа юм би одоо чи бүр хувцсан руу гахаа гэж. Угаалгын машин таагаа такчин дээр юм гаргаж угаараас тавиад ингээд. Тэгээ яг үнэ хэлгээд бас тэрэн дээр бас жоохон бас маазраа байгаа л да. Жоохон бас маазраа сүулдэ бүр хараа гарах юм чи би одоо тоосоо харчиж байгаа юм. За баялаа да гэд. Сүулдэ жоохон тэгж гоё харагдаж байгаа л орой гарах бол тий. Визиг бол тултал авчиж байгаа байхгүй тий. Хувцсанаар авчих хараа бардам гарах нь шүү. Хараа энэ ямар вэ? 10 жилийн дээр ингээ очичвол яаж ирмэж гэнэ те. Яг наа цамцаа ирэхгүй наата айгүй гэсэн. Аа нөгөө ч зөвлж байгаа те. Эхнэр манд зөвлж гаргаад айгүй гоё те. Хөөхтүүдээ за бай гээл орой 8 гээл гараад те. Тэгээд тэр чин бол өстой орой араас те. Хизээ ирэх юм те. Одоо яг хаана яваа? Юм уу хайж үрчв те. Болгоомжтой яваараа гэдэг хамаг имийг хаалт тийм хийчихэж байгаа байхгүй. Тэгээ би бас бодсон те. Тэр өдөр тэгж гараад тэгээ явсаар байгаа нилээн шөндөлөөр орж ирсэн л те. Тэгсэн мөртлөө амар гоё ингээд сэтгэлийн гоё даваалны орж ирд юм байна хүн өөрөө. Тайм амаа дээрээс нөгөө хүлээж байгаа хүмүүс тайм харч нөгөө тим юмнаас болоод хүн ингээд стресс юм уу яа тийм те жоохон яарснаас болоод бас алдаа гаргадаг ч юм уу те. Тэгэхээр аюу сайхан тэр өдчөө сайн жолоочтой хамт те. Тэгээ ирээд гэртээ ороод ингээд ханагөр хамаг баараа нөгөө хаачаад гараа явчих واخхой те. Хамаг муухай баараа гэр ормондоо айгүй гоё энерги яаж яагаад гараа явчих واخ. Ханагөр энэ яг ингээд найз нөхдөд уулзтаа ч юм уу явдаг уу? Үгүй ээ. Ер нь яаж ч тэгэл шоудсан нэг бид гэртээ харьцал байдیں۔ Тэгээ одоо ч ер нь сүүлүүд бас шоудах багсах асар багуулчихжээ. Одоо нэг яг 20 дөнгөж яг ингээд нэг сургуулиудад тгсээд удааг багт бол яач юм шоуд тэгдэг байсан шүү дээ. Одоо бол ер нь нэг тийм сонирхол нь өөрөө арай жоохон бага. Яалчгүй одоо нэг тэмдэглэх хэвээр баяр ёслол хүний одоо хорим найрч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлүүд төр очиод бол мэдээ сайхан шоудна л та бас. Энэ айлын ууж уух уу? Одоо ер нь газгүй бор шар. Гээ тэгэл яг цагаан нэг тийм амар тэрийг уухгүй мохгүй гэдэг дүндөө тэгэл. Хамаагүй олныгоо дагаал тэрэ бөөнөрөө пяаваа те. Олныгоо дагаал одоо найр хорим дээр очиод шаранхтай байв шаранхтайг нуугаал. Эр хүнийг согтоож үз тань гэдэг юм байлээ. Тэгээд ер нь бол согтоод жоохон муухай авиртай хүмүүс байдаг шүү дээ. Ер нь бол ямар авиртай вэ? Согтохоор өстой тийм зам байхгүй шүү дээ. Байхгүй. Согтчоод хүний оронд хүн амтанд л хөө хаамаа гэдэг тийм өстой цаанаасаа байдаг. Харин л илүү сайхан ааштай болно, амар яриа болно. Тэ юм ярихаар бол ингээл тийм л болт юм. Хүмүүс тэгээд их юм байлаа ингээл гадуур явж байхад жижигчин тэмүүж их ярвгар энэ тийм таарахаар ингээл нэвтрүүлэгэн дээр харахаар инээгээл их сайхан залуу байдаг. Их харахаар ярвгар гэл. Тэгдэг л яг үндэ хүн тэгээд гадуур ингээл утга учиргүй ингээл инээгээл явахгүй тодорхой л. Гэтэ яг зөвөр нэг жоох ааштай ингээл тоглолт моголтон дээр хэвээр алдаг бүгдийн загнадаг тийм хүн гэдэг. Ер нь зан авирын хувьд жоохон ааштай юу? Яг нааг ааштай гэх хоо. Аашилж байгаа маань одоо нэг л шалтгаан байгаа. Тэ? Одоо юу гэдэг өөрийнхөө буруу бусдын зөв юм дээр мэдээж аашлаад тахгүй. Юу гэдэг тодорхой хэмжээний одоо уран бүтээл юм дээр ингээл алдаа юм гарахад тэр бол алдаагүй явж идэг, явах ёстой. Дээрээс нь алдаагүй өмнөх юм дээр явж исэн тохиолдол дээр алдаа гарч байгаа юм дээр тэ тухайн хүн тиймэрхүү зүйлүүд дээр хүн чинь мэдээж стресст нэрвтэн шүү дээ. Зөв голцуул одоо аашлаад байгаа маань ч одоо нэг аашлаад байгаа юм биш л тэ зүгээр уран бүтээлээс болоод бухимдж байгаа бухимдлал илэрхийлж байгаа тэ. Энийг ингэх ёстой шүү дээ. Яагаад ингэж байгаа юм бэ ч гэдэг юм уу. Ухаанда кино зураг авалттай явж байгаа. Яг нэг газар ингээд объект нь билээ бүх хүмүүсээ ингээд цуглуулад очтол тэнд нэг жижигхэн сажиг зүйлээс болоод алдаа гарахад энэ ч хүн бухимдэн шүү дээ. Тиймэрхүү зүйл дээрээс болоод яхаа хүмүүс зөв тиймэрхүү тохиолдол байсан хүмүүс нэг ааш муутай юм. Нэгдүгээр хоёрдугаар зүгээр миний байгаа байдал өөрөө хүмүүс аюу тийм их цантай ч гэдэг юм амар ааштай юм шиг харагддаг гэж магадгүй. Уус нэг оюутан байхад бүүж үччин болохоос өмнө ч тэр 10 жилийн хүүхэд байхад ч тэр нэг энэ амар их цантай энэ айхтар энэ их айхтар юу гэх юм. Сургуулийн багш нар тэгж ярьдаг л байсан. Эдний ангийн энэ аагийн тэмүүж Орос элний ангийн тэмүүжээс та айгүй муухай их цантай гэдэг ярьдаг байхгүй.
Уусаа миний байгаа байдал миний нэг алхаа гიშгэж гэдэг юм бие авч яваа байдал маань өөрөө нэг тийм жоохон хүмүүс тэгж бодогддгийм шүү. Гадуур Яг ингээд уулзаад уучраад тулаад үзвэл бас өөр хүмүүстэй. ярилцвал тий. Доторлоо нэмдэвэл тий. Одоо ингээ гадуур явж байгаа жоо стресстэй явж байхад нэг жоохон халан цов нэг баг ирээл за би өстө жүжигч тэмүүж нэгэд ирээл юм ярил ярих уу? Ярдэн штэ. Тийм зөндөө баг штэ. Яв гэд явуулжсэн удаа гоё. Би ярихгүй гэд чигээр хараад явжсэн удаа гоё. Гэхдээ яг хүн ингээд мэдлэн сайн байна уу тэр бүр сухтуу айхтар сухтуу hulчгүй юм байвал тэг бас тэмтэж яриад чадах нааш тий. За баярлаа гэж. Хамгийн сүүлд бол нэг тийм тохиолдол болсон. Тий. Энэ тэнд жоохон ядаргаатай л байдаг тий. Тий нэг машин авахгүй явж исэн чинь нэг машины ном зөксөж чад ингээд явуулж моголохгүй тий. Заавчлаар ахаа та одоо олдож малтчих. Чи намайг мэдэхгүй байна би. Чи намайг сайн мэдэх хэвээр би 40 мяхтах юм тэр. Тийм үү хаа за. Тэ машинаас ордуулчаад яг явах гэхээр урд гарч ирээд л ингээд тэгээдсэн байхгүй. Тэ за хаа одоо би дүүн жоохон яаруу байна гэдэг. Тэгээд нэг явсан тохиолдол бол байгаа. Тэгээд тэрийг ингээ хүн харахаар нөгөө одоо юу гэдэг би нэг ах ингээ машины хурдаас ингээ эвтэйг холдуулаад байгаа маань хүнийг ингээ түлхээд холдуулаад байгаа юм шиг хүнд ингээ одоо Монгол хүнд одоо ер нь тийм болчихлоо шүү дээ. Монголд нийгэм яг тийм биш тий. Ингээ хүн ингээ байж л хоёр хүн ингээ зүгээр юм яриа зогсчихвол буцаа гаргаж энэ хэрэлдэх чинь ингээ тий. Жишээлбэл одоо жишээлбэл ийм байгаа байхгүй тий. Би жишээлбэл тий нэг хүнтэй зүгээр юм яриад тэр хүн над руу хашгичаад орилж ивэл жүжигчин таймка хүнтэй хэрүүл хийлээ гэдэг тавихад бэлэн. Тийм яг одоо ийм үед бид нар байна л да. Тэгэхээр бид нар асар үйлдэл өөрсдөө хийж байгаа, ярьж байгаа, хэлж байгаа бүх зүйл дээр асар хяналт тавихгүй бол яг үнэ хэлэхэд одоо ингээд гудамжинд явж байгаа нэг хүн ингээд над руу хашгираад орилвол те өөдөөс нь би орилох юм бол миний буруу болох байхгүй. Тийм учраас тийм айхтар юм нийгэмд байгаа учраас одоо бид нар бол асар тэр тухайд бодно л доо. Сошиал медиа дээр ингээл жүжигчин хүн хүүхэдээ яриад тэр нь ингээл нас урлаа гээл янз янзын мэдээлэл зөндөөл явах. Хүн ч юм уу худлаа ч юм уу. Тэнгүүд худлаа үнэнийг мэдэхгүй ч хүмүүс итгэдэг тэрийг хүнд ярьдаг тэр нь явсаар байгаад магадгүй худлаа ямиг 1000 ярих үнэн болдог гэдэг шиг хүмүүс сүултээ итгэждэг харахаараа жоохон муухай арах байртай тий. Яг зөвөр энэ сошиал медиа дэндүү их хөгжснөөр бас дэндүү их хүмүүсийн амьдрал руу ингэж одоо ингэ бичлэг хийж энд тэнд тавьдгаараа эсвэл зүгээр нэг жоохон маргалдаа үсэт ч юм уу явц үнийг энийг таньдаг хүмүүс нь мэдээлэл өгөөч ч юм уу тий. Ийм юм байхаар дэндүү нэг хүмүүсийн амьдралууд дэндүү гүн ороод байгаа юм шиг надад утгагүй ч юм шиг. Сошиал медиаг ер нь бол одоо ашиглахаа бойл гэж бод хин ч одоо болохгүй. Бүгдийнх нь амьдралын нэг хэсэг. Гэхдээ жоохон цензуртэй тий. Жоохон хэм хэмжээтэй л байх юм шиг надад санагдаад байна. Тий. Зүг битүү. Ер нь тэгэл яг сошиал медиазтэй ингээл зөндөөл явдаг л да. Хүмүүс тэрийг бол юу гэдэг юмд ямарваа нэгэнд нөгөө шинжлэх ухаанчаар хандна гэдэг шиг. Юм жоох уус суртаа хандаа тий. Яг энэ мэдээлэл үнэн юм уу? Баттай их сурвалж аар хэлж байгаа юм уу? Яг тэр зүйлүүд талаар. Гэхдээ энийг одоо майнут одоо энэ талаар яриад яах вэ? Бүр тэр дээгүүрээ томчууд чи өөрсдөө бүр энийг анчаад би биелэг амар тариад ах ч одоо тий. Бид нар энд ингээд үнэн итгэх хэрэгтэй гэж яриад нэмэр байхгүй шүү. Абе ойр байгаа хүн болохоор л үний юм болов гэж. Тэр чих. За тэгээд энэ бол шалгахгүй асуудал та. Тэгээд энэ бол ярилцсан юм өндөрлөж байгаа. За энэ 2-3 зүйлийн талаар яриад өндөрлөе. Тэгээд жүжигчин Наран Солонго X2 Production-аас нэлээд удацсан байхад юу н анх яаж одоо ингэ X2 Production-аас тэнд бол жүжигчин Наран Солонго бол одоо хамгийн өөр хүмүүсгүйчүүдийн нэг гээл те яг тэр үед ингээл иргэддэг ус нэг залуу жүжигчин Тэмүүжинтэй гэр бүл боллоо гээл те яаж байгаа даваа сууч ба ямар айхтар дурлал араас нь гүгээл бөө юм болж байгаа хайрын рамаас үүсээд гүснэ тэр чи одоо энэ тухай бүр өчнөөч нэвтрүүлэг юм дээр ярьсан ер нь бол яг үнэ хэлэхэд зөвөн байгаа шүү дээ. Аваас утсан тий аваас утсан. Аваас утсан одоо 3 хүүхдийн аав болцсон те. Тэгээд жоохон насан зөрүү байгаа юу? Байгаа ба. Надаас ихч штэ. Ихч байх те. Тий. Тэд эдийн хэлээд яах юм? Насан зөрүү мэдтгэл юм. Насан зөрүү ер нь жоохон ядаргаа болдгоо. Үгүй ээ. Одоо битүүрээ сайхан амьдэрч штэ. Энэ бол маргалдахад их олон асуудал гэр болгонд л байдаг бах те. Ингээ гаднаас нарахад ингээл сошиал медиад ярахад бол их сайхан байгаа ч гэсэн дотор бол мэдээж маргалдаа тиймэрхүү юм гаргадаг л баг те. Мэдээж амьдралд чинь амьдрын гэдэг чинь хоёулаа хамтдаа нийлээд хөдөлмөрлөөд хамтдаа энэ амьдралын төлөө зүтгэхийг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр хоёулаа хамтдаа зүтгэх явцад мэдээж хооронд нь маргалдах санал зүрх юм тохиолдно. Тэр болгоныг хоёулаа үгүй хардалт гэдэг юм өстой битэрт байдаг. Хоёулаа харах юм уу? Хоёулаа харах. Ямар гоё. Хамгийн гол нь битэрт байдаг нэг одоо юу гэдэг маргалдаа ингээд юм болсон ч гэсэн битэр хоёулаа амьдралын төлөө л маргалдаж байгаа шүү дээ. Хоёулаа сайн сайхны төлөө л маргалдаж байгаа юм чинь тийм ээ арай гэдэг. Дараа нь эргээд төд бодлого эвлэрдэг аргыг олдог. Тийм тохиолдол байна.
Тэрнээс битүүртүүд юу гэдэг мөнгө төрөнөөс болоод юм уу? Насны зөрүүнээс тэр шалтгаалаад юм уу, тий? Эсвэл хардталтаас үүссэн хэрүүл бол өстэй байхгүй. Яагаад ч битүүр би ерөөсөө одоо айхтар хардаас ирдэ. Тэр хүн байнга хамт байна. За яг би салаад хаяа. Одоо нөгөө нэлхүүхтэйгээ болохоор тэгээд гэртээ. Тэгэл байна да. 3 найзын хамгийн сүүлийн анги дээр аль улс хэлээ? Тайланд. Тайландын нөгөө нэг Онг банк ч үлээ нэг тийм зодомтой киноны Тийм. тоглолдог жүжигчин тоглолцсон байсан. Тэр нь хэдэн дөрөв тоглолт. Мэдгүй. Тэр цаад усууд нь нөө Тайландын Green Light Films гэдэг тэр фильмстэй бид нар шууд багцаар нь тэдэнд гөрөх гэдэг тохирол. Тэд нар өөрсдөө жүжигчмөштэй болоод ингээд хоёр талаасаа ажилласан баг. Ер нь багцаар хэдэн дөрөв болт юм бэ? Мэдгүй. Тэр бол тэгэл одоо Багцаар нь тохироод явхад бид нар бол 80 90 сая төгрөг өгсөн шүү дээ. Тэгэхээр тэндээсээ хэдийн бид нар цаашаа өгсөн мэдэхгүй байхгүй. тэгээд Тайланд тэр удаа Тайландд бид нар 14 онс. 14 онс. 15 ч онлоо тий. Тэнд нь бол цэнгэний газар мазраа нь бол орсон байлгүй дээ. Бид нар тийм зав байгаагүй сая. Одоо бид нар он гараад Тайланд явах гэж байна. Тэгэхээр тэр цэнгэний газраа нь орё гэж одоо нэг гоё моё Lady Boy моё нөгөө шоу маа шүү дээ. Тийм энэрс үзэж чадаагүй. Эхнэр үлдэх үү? Эхнэр хамт явна. Хамт яваа. Сая бол бид нар явахдаа тий очоод шууд нөгөө Green Light Films бидний онгоцны буулдаар тосч аваад кино группээр очны буудалд байрлаад тэндээ бид нар Бангкок хотын зураг авалтыг хийгээд 2 хоноод шууд бид нар нөгөө арал руу хөдөлсөн баг. Тэр арал нь өөрөө яг нөгөө аялал жуулчлалын төв бүс зүгээр биш. Бүр ёстой нөгөө жинхэнэ зэлүүд гэдэг шиг тийм газар нь учраас тэнд бол тийм үйлчлэгээ юм байгуу. Тэрнийхээ ойрхон бидний буудалд байсан. Тэндээ бол ёстой хоорондоо нөгөө Тайланд хэдэн жүжигчтэйгээ оройдоо нэг сайхан суугаал юм уу майраал ингээл тийм л байсан. Тэрс я бас сая нөгөө киногоор явахдаа Тайландын бас сайхан зүйлүүд үзэж чадаагүй учраас Одоо явна. одоо он гараад. 3 найз дээр ягаад жүжигчин анхаад эхнэр өгсөн. Найруулга дээр нь өөрөө эхнэр авчулаа. Үгүй ээ тэр чинь их өчтэй шүү дээ. Нөгөө 3 найз гэдэг чинь өөр олон анги шүү дээ. Тэгээ олон анги дээр нөгөө Цеко сарна хоёр чинь нэг дор ажилладаг байхгүй. Төгөлдөр мөнгөө нэг дор ажилладаг байхгүй. Санчир болохоор нөгөө ихчийн хаян дээр ажилладаг. Тэгтээ найз охинтой. Тэнгүүд нөгөө мөөгийн төгөлдрийн араас гүгээд идэг. Цеко сарна хоёрын одоо наран солонго миний араас гүгээд идэг юм дөрөвчтэй. Тэнгүүд сүултээ явж нөгөө хажуудах хүн тоодгүй дэргэд минь байж хайртай байдаг шиг. Тэр хоёр би нэг олоод битээр араас гүгээд идэгийгээ олоод ингээд дууссан байхгүй. Тэргээрээ ингээд цаашаа үргэлжлээд. Эхнэрийг ингээд бас өөр одоо хичнээн ангийн хүүхэд сайн найз ч гэсэн өмсөж яхад ер нь жоо муухайлах тий. Зүгээр шүү дээ тэр чинь. Зүгээр юм уу? Кинонд тэр чинь ажлыг хийж штэ. Зүгээр юм уу? Үгүй чи загвар өмсгчгүй ингээд одоогоо ингээд загвар өмсгч ихнэртэй байлаа загвар өмсгч ихнэр чинь ингээд хүмүүний юм загвар өмсүүлээд явахаар залуучууд мэдээж санаа ихнэрийг харна үстэй. Ямар ч бодогддог юм уу? Чи одоо бас ингээд ясаа одоо өмсч чанаач юм уу? Тиймээс бодогдохгүй юу? Ажил. Энд чи ажлыг хийж ин тэр хүн чин сэтгэлээсээ тэр хүнтэй өмсөлтэй шүү дээ. Тийм үстэй. Тэрийг л ойлгох хэрэгтэй. Энд чинь жүжигчин ажиллаа хийж байна. Тэгээ хамаа жүжигчний мэрэгжил гэдэг чинь тэрэн сайхан юм да. Одоо нэг жүжигчин долгорын нөхөр нь ингээд янз бүрийн эро кинонд их тоглох юм л да. Тиймэрхүү сэдвтэй кино тоглох. Тэгээд ер нь яг зөв тиймэрхүү сэдвтэй киноны урилга ирүүл яах вэ? Цаа чи өөрөө гол нь надад уу? Наран солонгод тийм санал юм байна. Наран солонгод биш. Жүжигчин тэмүүлж надад уу? Тий. Эро киноны өөр жүжигчинтэй. Тэгээ ер нь би ч одоо эргээ бодохоор миний тоглосон нэг цөөхөн хэдэн кино гэдэг юм уу? Би ч тийм амар олон киноноо тоглоогүй шүү дээ бас өөр. Сургуулаа төгсөөд нэг одоо нэг 10 хүрхгүй л кино тоглосон баг. Тэрний маань 2 3 ч тийм секси сцентэй кинонууд байдаг шүү дээ дандаа. Тийм үү. Тэгээ миний тоглосон кинонуудаас чи нийтм киноос цөөхөн байгаа. Бараг дийлэнх хувь нь дандаа сериосны киноны тэгэл секси хэсэг зөндөл тоглох. Эхнэрт ирүүл яах вэ тийм юм. Эхнэр нээлтэн дээр хамт үзэн шүү дээ хоёулаа гэж зэрэгцээ сугаал секси сцен гаргаал гэл. Эхнэрт тийм урилга ирүүл яах вэ? Тийм кино тоглооч. Эхнэрт урилга ирүүл эхнэрийн шийдэх асуудал шүү. Би тэрийг чи тоглохгүй гэж хэлэхгүй тэр хувийн хэрэгжүүлэн би алдахгүй. Ямар гоё юм бэ? Тэр хүн өөрөө шийдээд гоё тоглоно байдгаа гэж. Тоглохгүй гэвэл тоглохгүй үст те. Өөрийнх нь л асуудал. Манай өөрөө юм шийдэл явна. Би ч өөрийнхөө уран бүтээлээ шийд. Хоёулынгийн хань хамтдан тоглох санал дээр бол хоёулаа ярилцсан шүү дээ. Маш нэг юм. Тэ нэ. За. Тэр ярилцсан өндөрлөж чинь тэгээ манай нэвтрүүлгийн хамгийн сүүлийн асуулт өгдөө. Тэгээд зөв гэдэг нэвтрүүлгийн санааг нэрийг яагаад өгсөн бэ гэхээр зөв гэдэг хоёр талаас хэрэглэгддэг те. Энэ зөвүүн жоо муухагаар эсвэл энэ ста зөвүүн гоё гэж одоо хэрэглэгддэг болсон те. Тэгээд ер нь аль талаа нь хэрэглэдэг вэ? Зөвүүн гэдэг үгийг хэрэглэдэг үү? Ой талаас нь муухай талаас нь ёстой аль талаас нь хэрэгэлт юм. Аль талаас нь тэгвэл нэстэ зэвүүн гараа гэл заримдаа тий нэг жоохон дургу хүн ч юм уу эсвэл амар энэ зэвүүн гар штэ тий гоо магтаж тий амьдралээжээс хамгийн тийм зэвүүн шийдвэр юу байсан бэ? Харин түрүүн бийсэн штэ нараслангийн аваас утсан зэвүүн байгаас тий тэр олон өрсөлдөгч дундаас тий продакшн бол өрсөлдөн үстэй
Production бол өрсөлдөгч нар бол байсан биз дээ. Оо, продакшнууд донд яах гэх наашийн зүгээр. Танай production донд X-Test донд өрсөлдөгч нар байгаагүй. Гүг. Харин зөв өөр гаднаас бол өрсөлдөгч зөндөл байсан бэл. Байсан байлээ. Тий. Хин байна? Оо, зөндөө байсан. Би ч мэднэ л дээ. Байж хат тэгэл зэвүүн байгаа сте. Харин одоо харин хажуугаар нүүр бардаг хөтлөх гоё байдаг. Чадсан юм шүү Тий. те. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн зочноор Emoz Production-ы жүжигчин Тэмүүжин за 3 найз киноны төгөлдрийн дүрээр бас их гоё тийм ой дүр тий найз нөхдөд их гоё тийм нийлүүлсэн бүгдийн нэг ер нь амьдралаа чинь жоохон тиймэрхүү юм шиг надад санагдаад байна. Тэгээд гадуур явж байхад их ааштай тийм муухай хүн их тийм харгис хүн гэж бас зарим хүмүүс ойлгодог байж харгис тийм харгис Би одоо хаамаа биш одоо ямар юмны харгислал үл тийм харгислал бол байхгүй тийм гоё ярилцлагад бас хүнийг гаднаас нь төгөж болдгоо гэдэг тий тийм бол биш шүү. Тэгээд өнөөдрийн зочин бол та бүхэнд бас их гоё гэгээлэг талаас нь өндөр ярилцлаа ягаад хэрэгтэй юм олон стресс нийгэмд байгаа учраас муухай юмнуудыг яхахыг хүссэнгүү. Тэгээ зүгээр яг болохоор хүмүүс муухай юм ярьдаг, авгаа хүүхэн ярьдаг, мөнгө төрөг санхүү ярьдаг нэг тиймэрхүү нэвтрүүлэг тий гэж бодд юм шиг байгаа. Тийм биш. Тэг би ч гэсэн бас тэгж бодож ил явсан тэгээд. Өнөөдөр ирээд оролцоод ингээд бас ярилцлага өгөө суулаа тий. Тэгээд бас яг зөв яриа гэдэг нэвтрүүлэг маань өөрөө хоёр зөвүүн гэдэг үг ч өөрөө хоёр утга байна шүү дээ. Яг тэр шиг нэвтрүүлэг өөрөө бас хоёр утга илэрхийлж болно шүү дээ. Тэр болгоныг үзэгчч гэсэндээ тэндээс авахыг аваад хаяалаа ял. Зочин болго өөр мэдрэмжийг өгдөг. Бид тэр өнөөдөр анхудаа уулзж байгаа. Тэгээд анхудаа хүмүүс танилцаад яаж ярьдаг вэ? Яг л тэр мэдрэмжийг хүмүүс нөхөж хичээдэг. Тэгээд ирсэн баярлаа. За одоо уран бүтээлд нь бол их ажилтай их арвин байгаа бах тий. Тэ одоо нэг 12 сар нэг их хөтөлбөрийн сар эхлээд. Шинэ жилийн хөтөлбөрийн сар. Шинэ жилийн хөтөлбөрийн сар маань эхэлж байна тэгэхэд. Бүгдэнд гоё энэ шинэ жил хэдэр хөтөлт юм байна. Ганц үлийн асуулт. Энэ дуусгах гэж чадахгүй нэ олон асуулт байдаг болохоор. Яг ер нь янз янз л да тухайн байгууллагаас шалтгаалаад тэгэл нэг 2 сая маяг дундчаар тий. 2 сая. Тэрнээс дээшээ тэгэл хөтлөн л дөө. Яг хэдний өдрөөс хамаарна яг ачаал ихтэй сезоны үеэр бол арай өндөрөнтэй ч гэдэм юм ингээл. Дундчаар нэг 2.5 сая ч гэдэм юм тэгэл явтээ. Явдیں۔ Гэж одоо бидчихэд яг үнэ хэлэхэд нэг оройдоод нэг байгууллагт яваад байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тий хамтдаг явдаг шүү дээ. Хөтлөгчд байгаа шүү дээ. Зүгээр бусад номерууд бол ингээд ирээд гараад нэг өдрөд 7-8 газараар ороод байна шүү дээ. 7-8 албан байгууллага дээр яваад байна. Тэгэхэд бид нэг орой нэг л байгууллагатаа явж байна. Бага явдаг хүмүүс. Тэгэхээр арай бага явдаг хүмүүс байна. Бид нар ч бас хилцэнгөө хөтлөгчтэй жижигчд болол 3-4 цаг тэндээ байцдаг юм шүү дээ. Тэрнээс одоо олон байгууллагуудын юугаар ороод нэг явчихдаг сайхан л байна. Тийм байхгүй учраас. За баярлалаа. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийг та YouTube-ээс юм уу эсвэл TV телевизээс үзсэн баха гэж бодож байна. Тэгээд манай нэвтрүүлэг хагас өдөр болгоны орой 22 цаг 30 минутаас гардаг. Тэгээд дараагийн дугаараас их сонирхолтой зочин байгаа. Рэпер Дөлгөөн байгаа гэдгийг бас энд хэлчихье. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай ясан баярлаа. За баярлалаа. За. Edge Bar. Рамада зочд буудлын 17 дахь хүртэл.